чадвар өндөртэй, бүтээмж өндөртэй насны залуус олноороо гадаадд ажиллаж байгаа энэ үзэгдэл буурахгүй байгаа. Brain drain гэх энэ үзэгдлийг яаж боловсруулах вэ? Яаж тэдгээр залуусыг эх оронлоонд буцааж татах вэ гэдэг тухай өнөөдрийн зочны яриаг бүгдээрээ сонсцгоё. Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Та сайн сууж байв уу? Сайн. Монголда түр ирчихсэн байгаа тий. Тийм, түр амралтаараа гэр бүл дээр ирсэн байгаа. Бям сурамгийн Ninja биоинженер мэргэжилтэй. Ninja одоо Бүгд найрамдах Солонгос улсын нэр хүндтэй эмзүүн компани болох Eldon Pharmaceuticals шинжлэх ухааны лиценз хариуцсан ажилладаг. Шинэ эмийн хөгжүүлэлтийн төслүүд дээр бүр тодруулах юм бол биологийн гаралтай эм гаргаа авахар судалгаа, туршилтын төслүүд дээр ажиллаж байна. Энэ ажлынхаа өмнө Америк нэгдсэн улсад Калифорнигийн их сургуулийн үүдэл эс болон генетикийн судалгааны төвд мутацид орсон генийг засварлах технологийн чиглэлээр судлаач хийж туршлагачжээ. Ninja Солонгост биоинженерээр төгсөөд одоо мэргэжлэрээ ажилладаг тийм ээ. Ер нь хоёлаа энэ тухай яриалаа орохоос өмнө гадаадад мэргэжлэрээ суралцаад ажиллана гэдэг чинь бас нэлээд зүгээр их оронд ажиллахаас өөр учраас яаж амардаг вэ гэдэг тухай. Амралтын цагаа тийм. За би ер нь бол 1-5 хүртэл бараг л дорой 12 цаг ажилладаг. Ер нь нэлээд завгүй байдаг. Тийм учраас хагас бүцэн найлуулах, өөртөө цаг гаргаад эрүүл мэнд тэгээ дасгал хөдөлгөөн ч юм уу. Тэгээ ер нь төрөл бүрийн зүйл дуртай. Тэгээд ялангуяа спортод их дуртай. Indoor climbing гэдэг climbing хийдэг, теннис тоглодог. Авиралттай хаданд авиралт. Дотор юм хаданд авиралт. Тэгээд теннис сүүлийн үед ингээд Америкт нэг хөгжиж байгаа pickleball гэдэг теннис шиг юм жижигхэн ракетаар тоглодог. Тэгээд өөрөө бас чөлөө цагаар хаяа зав гарахаар йога би заадаг. Тэгээд урлагт бас дуртай, бүжиглэх дуртай. Тийм. Ингэж цагаа өнгөрөөдөг дөө. Олон төрлийн спорт сонирхдаг юм байна тий. Тийм. Багын 10 жил тахтай хөнгөн атлетик сагсаар хичээлдэг байсан. Тэгээ ер нь Монголд хүүхдүүд манай залуучууд яг ялангуяа эмэгтэй хүмүүс их спортод авьяастай багасаа тэрүүгээр их хичээлдэг юм шиг санагддаг. Тийм. Амралтын үедээ яг амарсан шиг амрах чинь ажил дээрээ бас амжилттай байх, ажлын байран дээрх тэр олон сорилтуудыг бас амжилттай даван туулахад их нэмэр болдог шүү дээ тий. Тийм. Ингээл яг анзаарагддаг. Тийм. Амралтын өдрөөр миний өнгөрөөж байгаа чөлөө цагаа өнгөрөөж байгаа одоо үйл ажиллагаа ч юм уу уулзж байгаа хүмүүс их өөр энерги өгнө. Тэр хэмжээгээрээ би гоё энерги аваад синэлгдээд дараа нь ажилдаа орохоор илүү тийм үр дүнтэй байд юм шиг санагддаг. Тийм. Дийлэх байх. Өдрийн 12 цагийн ажил гэдэг чинь маш урт хугацаа санагдчих шүү. Ерөнхийдөө ажил маань болохоор одоо өдрийн 8 цаг. Тэгээ би өөр болохоор ажиллаж байгаа компани судалгааны R&D Center тэгээ яг өөрийн үндсэн офис гэдэг Сөүл Каннамд байдаг. Нөгөө R&D Center ингээ хотоос гараа явчихдаг. Тэгээл ер нь өдөртөө subway ингээл метронд суугаад явхад дорож 2 цаг ирж буцахад нийт 3-4 цаг ч юм ордог. Тийм. Биоинженер энэ бол тэмч нийтлэг биш мэргэжил шүү дээ. Анх ер нь яагаад энэ мэргэжлэр суралцахаар сонгож байв? Би бага ангитай спортод их дуртай. Гэтэ ер нь хичээлдээ сонирхолтой байж байгаад дундаа ангит ахад ерөөхдөө манай физикч мэргэжилтэй байж байгаад физикийн талаар их юм ярьж өгдөг. Тэгээ шинжлэх ухаанд ер нь нэлээд дуртай болсон. Тэгээд манай сургууль болохоор ерөөхдөө химийн гүнзгийрсэн сургалттай сургууль байж тараад тэгээ хим ч юм уу математик ч юм уу ер нь нарийн мэргэжлээр цаашдаа явъя гэж бодоод тэгээд надад хамгийн таалагддаг гэсэн хичээл болохоор биологийн хичээл. Ягаад гэвэл жоохон ангаах хүний биед ойролцоо. Тэгээд ер нь энэ чиглэлээр явъя гэж боддог байсан. Тэгээд анх би биотехнологи гэдэг мэргэжлийг дунд сургууль байхдаа олж мэдээд тэгээ ер нь судлаад дараа нь ахлах ангид ороход биотехнологиос цаашаа нэг алхам яваа биоинженер гэдэг мэргэжил бас байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. Тэгээд ер нь биоинженер чиглэлээр явъя даа гэж бодоод бэлдэж агаад хамгийн анх одоо битэрийн сууж байгаа энэ МОИСТ Монгол Улсын их сургуульд биотехнологийн департаментэд элсэж орж байсан. Тэгээд тэндээсээ
Солонгос руу шилжиж суралцсан. Тийм ер нь бол миний төлөвлөгөө биоинженер Монголд мэргэжил байдаггүй. Тэгээд гадагшаа явъя гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тэгээд тухайн үед болохоор гадагшаа тэтгэлэг олгодог газруудын хамгийн анхны шаардлага нь Монгол улсад дороо иж 1 жил сурсан байх хэрэгтэй ч юм уу тий. Тэгээд бодоод үзэхээр ер нь Муйста биотехнологи сайн хэмжээ ороод үзье гэж бодоод Муйст биотехнологид 1 семестр сураад эндээсээ тэтгэлэг аваад Солонгос руу явж ирсэн. Тий. Ерөнхий боловсролын сургуулиа хаана төгссөн бэ? Би 10 жилээ 33 дахь сургууль дээр үед Москва одоо Орос Монголын хамтарсан химийн гүнзгийрэлсэн сургалттай сургууль гэж авдаг гэсэн. Тэгээд 33 дахь сургуулийг тооны сонгоноор төгсөж байсан. Тэгвэл аавын нөлөөгөөр шинжлэх ухаанд орлаад тэгээ бас сургуулийн нөлөө байсан байна тий. Тийм манай багш нарын нөлөө их байсан. Ялангуяа манай биологийн багш биологийг их гоё тайлбарладаг. Тэгээ тухайн үед яг нөгөө нэг физик, хим, тоо илүү төлхөө ордог. Тэгээ биолог бол ер нь амархан хичээл гэдэг ойлголттайсэн. Тэгээд яг үнэндээ бол манай биологийн багшийн хэлж ирснээр бол бид нар гадны бид одоо ингээл сансраа өгтөргөө мэддэг мөртлөө яг хүний дотор юу болж байгааг мэддэггүй. Биолог бол хамгийн сүүлд орж ирж ингээ шинжлэгдэж орж ирж байгаа шинжлэх ухаан гэж ярьдаг гэсэн. Тэгээ яг тэр хэмжээгээр одоо ч гэсэндээ хим инженер, физикийн инженер, цөмийн инженер гэхэд бүх хүмүүс мэддэг. Биоинженер гэхэд тийм юм байдаг гэсэн юм уу гэдэг ч юм уу тий. Тэгээ яг гарч ирж байгаа гоё мэргэжил гэж боддог. Биоинженер гэдэг мэргэжлийг одоо бид нарт танилцуулаад өгөөч. Яг юу хийдэг мэргэжил вэ? Тэр дундаа нинжийн одоо мэргэшиж ажиллаж байгаа салбар чиглэл нь яг юу байдаг вэ? Би болохоор хамгийн их сонсдог зүйл болохоор биоинженер гэхээр хүмүүс биологч юм уу гэж асуудаг. Тэгээд биологч хүн болохоор яг шинжлэх ухааныг судалдаг тийм ээ. Энэ юу вэ гэдэг асуултын хариултыг олдог. Яг биологийн шинжлэх ухааны байгаль дээр байгаа зүйлийг судалдаг. Тэрний дараа биотехнологи гэж гарч ирсэн. Яг манай аав ээж социализмын үед технологи хөгжиж эхлээл техникийн сургуулиуд бүрдэж эхлэхээр биотехнологи бий болсон. Биотехнологи болохоор ургамал амтан хүнс одоо мал аж ахуйг их судалдаг. Тэгээ энэ чиглэлээр ер нь төгсөх юм бол микробиологч ч юм уу, ургамлын биологч ч юм уу, яг тэгээд ийм байгалийн гаралтай зүйлийг технологид хөрвүүлэхийг судалдаг. Тэрнээс дахиад нэг алхам явахаар биоинженер гэдэг мэргэжил одоо сүүлийн үед гарч ирж байгаа. Биоинженер болохоор энэ байгаль дээр байгаа зүйлүүдийг хэрхэн ашиглаад хүний биед эсвэл амгаахын салбарт, эрүүл мэндийн салбарт авчрах вэ гэдэг ч юм уу тий. Тэрийг хийдэг. Тэгээ ерөөхдөө би болохоор биолог, инженерээр хоёрыг хослуулсан. Технологи тоног төхөөрөмж одоо эд ангууд, эд эсүүд гэх мэтлэн хэрэгтэй зүйлүүдийг гаргаж ирдэг мэргэжил гэж боддог. Тэгээд бас миний хэлэх дуртай зүйл хүний эрүүл мэнд ингээд өвчтөй байгаа хүмүүсийг аварж байгаа хүмүүс бол их эмчнэрийн цаанд гэхдээ биоинженерүүд байдаг. Тэгээ эмчнэрийн хэрэгжилж байгаа тоног төхөөрөмж, онцлогооны багаж хэрэгсэл эсвэл одоо жишээ нь шүд өвдөхөд имплант суулгаж байгаа зүрхний хавхлаг хатуурхад оронд нь шинэ мембран суулгаж байгаа ч юм уу хүний биед хэрэгтэй яг ийм сөрөг нөлөө үзүүлдэг тийм материалуудыг биоинженерүүд хийдэг гэж би боддог. Бидний амьдралыг аврах, амь насыг уртасгах маш олон шинэ технологи нээлтүүд тий гүр болж өгдөг тийм. Нэмжтэй бид дэлхийн залуустай өрсөлдөн ажиллаж байгаа Монгол залуу хүнийхээ хувьд ярилцлаа. Мэдээж бидний яриа нэвтрүүлгийн ихэнд дурдсанчлан Монгол залуус яагаад олноороо гадаадд ажиллахыг сонгоод байгаа тухай хүндсэн. Бас Монголыг инженерчлэлээр хөгжүүлэх боломжтой юу гэсэн сэдвээр ярилцлаа. Нинж одоо Солонгосын эмийн компанид шинжлэх ухаан хариуцсан менежер ажилладаг. Яг юу хийдэг вэ? Би одоогийн байдлаар тийм эмийн фарм, биофармд болохоор ажиллаж байгаа. Манай компани Эрдүн гэдэг одоо монголоор Элдүн гэх юм уу 1940-од онд байгуулагдсан 80 жилийн түүхтэй Солонгосын томоохон компаниудын нэг. Тэгээд энэ компанид болохоор би шинжлэх ухааны лиценз хариуцсан менежер гэж явдаг. Тэгээ манай компани болохоор одоо төрөл бүрийн бүтээгдэхүүн эм гаргаж байгаа ETC, OTC гэдэг англи хэлээр ETC гэдэг нь болохоор одоо эмчийн заавал хяналтанд доор байдаг эмчийн жороор бичсэн эмийг авах боломжтой. OTC нь болохоор яг эмийн сан дээр очиод өөрөө хэлээд эм авах боломжтой. Жоргуугаар. Нөгөөх нь одоо health supplement сүүлээд их хүмүүс хэрэглэж байгаа тий. Ашигтай бактери ч юм уу, хэрэгтэй бактери ч юм уу.
Тэгээд одоо яг миний хийж байгаа болохоор тэрэн дээр нэмээд шинэ юм гаргаж авах, шинэ инновацийг хөгжүүлэх, innovation-ыг хөгжүүлэх гэдэг салбар. Тэгээд яг манай одоо компаниас шинэ механизм, шинэ молекулыг гаргаж ирээд тэгээд тэр нь одоо хорт автар ч юм уу эсвэл дархлаа хүний өвчлөлийг одоо эмчлэх зорилготой тэр шинжлэх ухаан технологийн харьцсан менежер тэрийг одоо гадагшин гадаадын том фармнуудад биофарм, Pfizer, AstraZeneca, Merck гэдэг юм уу би энэ компаниудтай ер нь өдрөө болгон уулзалт хийж тэрийг технологио тайлбарладаг. Тэгээд технологи гэдэг маань ерөөхдөө ингээл бидний хийсэн туршилтын үр дүн л байгаа юм л да. Амьтны туршилт ч юм уу, клиникийн туршилт. Тэгэл тэрийг ярилцаал шинжлэх ухааны дебет мэтгэлцэн хийгээл. Тэгээд тэрийг англи хэл дээр Солонгостой болохоор бид нар хөрөнгө оруулагч хэрэгтэй. Тэгээд IR meeting инвесторуудтай хөрөнгө оруулагчтай шинжлэх ухааны хэллийг хэрхэн хялбархан бизнесийн аргаар тайлбарлах вэ гэдэг ч юм Солонгос хэл дээр ингээд давхар ажлыг явуулдаг. Тэгээд хамгийн сүүлд энэ ажлыг хийж байхдаа хамгийн сүүлд ямар томоохон одоо төсөл дээр ямар үүрэгтэй ажиллаа? За миний одоо харж байгаа ихэнх төслүүд болохоор бид нэр first in class гэж ярьдаг. Best in class, first in class гэдэг хоёр төрлийн юм байдаг. Ерөнхийдөө хоёулаа шинэ төрлийн юмыг ангилж байгаа юм л та. Тэгээ best in class гэдэг нь ангилалтаа хамгийн best нь хамгийн шилдэг нь. Тэр нь одоо юу гэдэг өмнө нь илрүүлсэн молекул аль хэдийн судалгаа хийсэн байгаа тэр молекулуудыг бүх компаниуд судлаад тэгээд хин хамгийн төрүүлж юм гаргасан нь одоо салбартаа хожно гэсэн. First in class гэдэг нь бүр анханасаа молекул нь шинээр илрүүлж байгаа бүх шинжлэх ухаан судалгаа нь өмнө нь судалгаа хийгдэж байгаагүй тийм төслүүд гэсэн. Тэгээ миний харьцаж байгаа ихэнх нь first in class. Тэгээ тэрийг бид нар анхдагч салбартаа анхдагч гэдгээр нь технологи шинжлэх ухаанаа анхнаас нь тайлбарладаг. Тэгэл зөндөө асуултын тэрэнд гарч ирнэ. Яагаад тэгэхээр өмнө судалгаа хийгдэж байгаагүй хүний мэдэхгүй зүйл. Тэгвэл бидний хийж байгаа энэ төслүүдээс нэг төсөл маань байгаа. Бид нар нэлээд хүлээлттэй байгаа. Autoimmune disease гэж ярьдаг. Автоиммун одоо дархлааны дархлааны системд ингээд алдагдал орсон тийм өвчлөл байдаг. Жишээ олгоод ярих юм бол одоо бидний үс үнэлтэй тий залуу хүнд үс үнэл явагдаж байгаа. Тэр бол дархлааны эс бидний өвгийн эсийг гадны биетээр ингэж бодоод очиж устгаад тэгээд үс үнэлт явагддаг. Энэ бол гадны биет байхгүй байхад бидний одоо эд эсүүд өөрсдөө танихгүй юм гэсэн. Тэгээд сүүлийн стресстэй холбоотойгоор залуу хүмүүст ийм өвчлөлүүд их байгаа. Жишээ нь чихрийн шижин нэгдүгээр төрлийн чихрийн шижин инсулин байна тийм ээ. Нөгөө нэг өөрийн эд эсүүд тэрийг танихгүй ингэж өхүүлж байгаа. Тэгээд гэх мэтчлэн ийм төрлийн өвчлөлүүдийг бид нэр эмчлэх зорилготой юм гаргаж авч байгаа. Тэгээд одоо салбартайгаа эмнүүдийн нэг юм хорт авдрын эмч бай ер нь ялгаагүй нэлийн хүчтэй байдаг. Тэгэнгუთ одоо тэгээ аюулгүй байдал нь байхгүй болчдөг. Тэгээд эм нь өөр хүчтэй мөртлөө хүний биед хэр аюул багтай вэ гэдэг нь тэр safety нь байхгүй болчдөг. Тэгэл одоо ингээ харахаар хорт авдрын эсийг хэрэглэхээр эмнүүдийг хэрэглэхээр бидний жин их огцон буурдаг ч юм уу, өс үнэлт явагддаг ч юм уу, бидний өөрийн дархлааг бүр байхгүй болгочдөг. Тэгээд жоохон хүчин бууруулыг өнгөт жоохон аюулгүй юм safety-ийг нэгсхийг өнгөт эм нь өөр хүчтэй биш болчдөг. Тэгээ энэ хоёрыг тэнцвэржүүлнэ гэдэг яг ийм химийн нойролготой имээр хийхэд их хэцүү. Тэнгуү сүүлийн үед гарч иж байгаа биологийн гаралтай тэгвэл ийм хийвэл ямар вэ? Тийм. Тэгээд одоо бидний хийж байгаа төсөл ерөөхдөө тийм төсөл гэсэн үг. Тэгээд биологийн гаралтай яг хүний хүчтэй мөртлөө бас хүний биед яг эрүүл ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй тийм төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Гайхалтай. Танаа туршилт одоо амжилттай болох юм бол хизэнээс ер нь хэрэглээнд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тийм. Энэ болохоор нэлээд тийм бизнес одоо улс төртэй холбоотойгоо явчихдаг. Тэгээд яадаг вэ гэхээр Солонгостой ч юм уу эсвэл өөр юм Азийн орнуудад байгаа компаниуд болохоор преклиникийн туршилтанд байгаа. Ялангуяа first in class гэдэг нь өмнө нь хинч хийж байгааг учраас төслийн зардал, клиникийн туршилтын зардал ч юм уу, судалгааны зардал их асар их хэмжээгээр шаардагддаг. Тэгээд тэрийг болохоор дааж давандуулж чадах улс бол ерөөхдөө Америк гэдэг. Тэгэхээр бүх ийм компаниудын зорилго бол Америкийн компанид лиценз, патентаа өмчлүүлэх тэрийг өгөх. Тэгээд тэр худалдаж авсан Америк компани нь ерөөхдөө клиникийн туршилтанд ордог гэсэн. Тэгээд одоо бидний мэддэг Moderna ч юм уу, Pfizer, AstraZeneca-гийн мундаг вакцинууд бараг л дийлэнх нь лицензийг худалдаж аваад өөрсдөө клиникийн туршилтаа гаргаж байгаа байдаг л та. Тэгээд нэг клиникийн туршилт ер нь дор хаяж 15-аас 20 жил байдаг.
Тэгээ манай ийм ч гэсэндээ ерөөхдөө одоо 2030-аас 35 оны хооронд ерөөхдөө зах зээл гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тийм байна. Нэг шин бүр молекулаас нэхлээд нэг шин юм гаргах чинь тэгвэл тийм бараг л 20 жил 15 жил тийм. Тэгээд яг хөө манай төслөөс гадуурх бусад компаниудын хийж байгаа аль хэдийн биологийн гаралтай юмнууд зөндөө байгаа. Тэгээд жишээ нь хамгийн сүүл Aurum Therapeutics гэдэг Солонгост байдаг компани. Энэ компани болохоор ADC гэдэг project-ын дээр ажиллаж байгаа. ADC гэдэг нь болохоор antibody drug conjugate гэдэг antibody одоо бидний биед байдаг нөгөө нэг эсрэг биетийг биологийн гаралтай уургийг тэгээд эмтэй хослуулад тэгээд яг тэр эм нь дарах одоо өвчлөл явж байгаа, өрөсөл явж байгаа хор давтартай хэсэг дээр очиад задардаг. Тэгээ ерөөхдөө precision medicine гэж ярьдаг нэг яг тодорхой хэрэгтэй хэсэгт нь эмийг авчиж өгөх зорилготой ийм компани байгаа. Саяхан клиникийн туршлагын амжилттай хийгдсэн. Тэгээ яг ингээд нөгөө амжилт олоод ирэнгүүт тэр ч гэсэндээ first in class авахгүй ангилалтаа анхдагч. Тэнгууд хойноос нь ингээд компаниуд бүх судалгааны ажил ингээд ихсэл явдаг. Одоо бол ADC гадаадд бол hot гэж ярьдаг тийм халуухан салбар нь болж байгаа. Нинч яг энэ ажиллах компани сонгохдоо яаж сонгосон бэ? Анх хичнээн сонголт байж байгаад энэ компанид ажиллахаар сонгож байсан бэ? Яг ямар шалгуурыг одоо илүү чухалчилдаг вэ? Миний хувьд болохоор өөрөө би магистра генетикийн инженер гэдэг чиглэлээр суралцсан. Тэгээд дараа нь орсон компани маань ч гэсэндээ хүний ДНХ-ийн судалгаа хийдэг байсан. Тэгээд би өөрөө салбартаа их дуртай. Тэгээд сүүлд Америкт ч гэсэндээ судалгаа хийхээр би яваад 7 сар яг CRISPR гэдэг тэр генетикийн инженерчил хийдэг хүний генийг өөрчилдөг. Одоо хүний алдагдaltaг хүний ген гэхээс илүү алдаатай байгаа ингээд мутацид орсон генийг буцаагаад эргүүлээд хэмнэнд нь оруулдаг тийм туршилтууд хийдэг байсан. Судалгааны ажил хийдэг байсан. Тэгээд ерөөхдөө ингээ анзаархлаар ялангуяа Солонгост энэ салбар маань их жижигхэн. Тэгээ ажлын байр ч юм уу ер нь найдвартай удаан хугацаагаар байг гэвэл яг энэ салбараас гадна эмийн үйлдвэр те biopharmaceutical энэ салбар нь илүү удаан олон жил байсан. Цаашдаа ч гэсэн удаан олон жил байна. Тэгээ ялангуяа энэ салбарт биологийн чиглэл их хэрэгтэй байгаа учраас энэ чиглэл рүү сольж үзт юм болов уу гэж бодоод тэгээд анх компанид орж байсан. Салбараас нь болсон байна тий. Энэ салбараас нь яг салбарын тухайн салбар нь олон жил байсан шин технологи байхгүй байгаа ч юм уу тийм байгаа ч гэсэндээ яг биологи ингээ орж ирж байгаа болохоор их сонирхолтой санагдаад орсон. Тийм өөр шалгуур үзүүлэлт гэвэл би жишээ нь одоо хамт олныг их чухалчилдаг. Ялангуяа судалгааны ажил хийхэд experience хамгийн чухал гэж би боддог. Нас юм уу тийм хүүснээсээ гадна эмэгтэй хүн ч гэсэндээ туршлагатай эмэгтэй хүнийг залуу хүнийг хүлээн зөвшөөрдөг тийм ээ мэдж байгаа мэдлэг ч юм уу тэрийг хүлээн зөвшөөрдөг тийм хамт олон бол яг шинэ технологи хийхэд их хэрэгтэй. Тэгээд тэрийг нэлээд чухалчилдаг. Гадаадад Солонгост одоо ингээд Монгол залуу хүн мэргэжлэрээ ажиллахад мэргэжлийн ур чадваруудаас гадна юу ер нь сорилт болж байна? Одоо жишээ нь би гадаадд байгаа монгол залуучууд ялангуяа Солонгост монгол хүмүүс их суралцаад төгсөж байгаа. Тэднийгээ төлөөлж ярих юм бол одоо бидний хувьд үндсэн их хэл минь монгол хэл тийм ээ. Тэгээ гадаадд очиод бид нэр тухайн улсынх нь хэлийг сурдаг. Одоо Солонгос ч юм уу Хятад ч юм уу. Дээр нь нэмээд юм гадаад бизнес идэр хийх гэх юм бол англи хэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар дор ээж 3 хэлтэй байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ ингээ анзаархаа миний бахархдаг ч юм уу надад их гой санагддаг зүйл Монгол хүмүүс хэлэндээ их авьяастай. Тэгэл Хятадаа сурч байгаа одоо Япон, Солонгос сурч байгаа оюутнууд маань дор ээж 3 хэлтэй тийм ээ. Ялангуяа Орос школтой 4 хэлтэй ч юм уу. Тэгээ ер нь хэл их чухал. Тэгээд Солонгос хүнтэй харьцуулахад монгол хүмүүс хэлийг их хурдан сурдаг. Дээр нь нөгөө нэг бидний өөрсдийн зан ар шин болохоор зүүн Азийн хүмүүсийг бодвол илүү европчууд юм шиг нэг юм сэтгэлгээний задгай. Тэгэхээр шулуухан хэлийг гэснээр хэлдэг тийм ээ. Ажлын байран дээр яс тас. Тэгээд тэр нь ингээд Солонгос хүмүүс их таалагддаг юм шиг. Ялангуяа бизнесийн чиглэл ч юм innovation хариуцж байгаа хүмүүсийн хувьд тэр их чухал зан чанар. Тэгээд уг Солонгос хүмүүс маань ингээд ичимхий ч юм уу дотогшоогоо юмаа хэлдэггүй ч юм уу. Тийм. Тэгээд зан чанар, хэлний мэдлэг их чухал хамт олонтойгоо хамт байх тий.
Нинж бакалавр, мастер хоёроо хоёуланг нь Солонгост бүгд найрамдах Солонгос улсад суралцаж төгссөн байдаг те. Сүүлд бол мастера Сөүл их сургуульд суралцаж төгссөн. Тэгээд төгсөөд ягаад Монголдо ирж ажиллаагүй, тийм ажлын байр байгаагүй юу? Ямар шалтгаан байв? За энэний талаар ярихын тулд бараг би бакалавраасаа эхэлж тэтгэлгийнхаа талаар бас их хэрэгтэй юм шиг. Миний авсан тэтгэлэг болохоор за би жишээ нь Америк руу сургууль аплайдаж байсан. Тэгээд тэнцэж байсан. Гэхдээ надад төлбөрийн төлөх боломж байгаагүй. Тэгээд засгийн газрын тэтгэлэгт би жишээ нь хамрагдъя гэж бодоод шалгууруудад нь яалтчгүй улсын сургуулийг төгсөөд ингэсэн болохоор шалгуур үзүүлэлтүүд их өөр байсан. Тэгээд энэ бол хувийн сургуулийг төгсөж байгаа хүүхдүүдэд илүү боломж олгож байгаа. Тэгээд ер нь нэлээд засгийн газрын тэтгэлэг гэдэг үйл ер нь надад их хол юм байна. Хэдийн миний Яшийн оноо ч юм уу голч дүүнээр байсан ч гэсэн надад их хол санагдсан. Монголын засгийн газрын тэтгэлгийг ярьж байгаа тийм. Тэгээд за тэгвэл Америк явах худлаа юм байна. Ер нь Монголдо сураад өөр тийшээ Япон, Солонгос руу ч юм уу тий өөр хөгжиж байгаа биотехнологи илүү хөгжилтэй байгаа орнууд руу явъя гэж бодоод тэр дундаа Солонгосын одоо нисхийн авиа компаниудын Korean Airlines гэдэг байдаг. Тэгээд эдний нэр яг доотлолт нь байдаг нисхийн инженер бэлддэг сургууль, ИНА их сургууль. Тэнд би анх биоинженерээр орж исэн. Энэ калийн тэтгэлэг болохоор зөвхөн нисэх биш, ер нь инженерийн чиглэлээр сурах хүсэлтэй байгаа оюутнуудыг авдаг. Тэгээд шалгуур нь одоо гол чоноогоор авна, дараа нь шалгалт авна. Англи хэл, математик, физик, хими шалгалт аваад тэндээсээ тэнцсэн 20 хүүхдээсээ ярилцлага аваад авдаг. Ер нь шалгуур өндөртэй. Тэгээд өрсөлдөөн ихтэй. Тэгтээ нэг шалгалтаа авсан байхад тэнцсэн байхад бид нэр 4 жилийн тэтгэлэг эсвэл магистрийн 2 жил дээр нь хэлний бэлтгэлэг бүгднийг Солонгосын засгийн газраас Солонгосын одоо тэр авиа компаниас бүгдийг даадаг гэсэн. Тэгээд дараа нь би олон жилийн дараа бодоод үзэхээр засгийн газрын тэтгэлгийг авч байгаа монгол оюутнууд эсвэл тухайн очих гэж байгаа улсаасаа тэтгэлэг авч байгаа монгол оюутнуудыг би зүгээр харьцуулж бодож үзсэн. Одоо ингээд би өөрөө яагаад Солонгос байгаад байгаагаа бас бодож үзэхээр Солонгост болохоор ингээд яг ингээ хэлээгүй та манай тэтгэлгийг авсан бол заавал манад үлдэж одоо тэр сурсан мэдснээ ашиглаж манай улсад одоо хөрөнгө оруулах хэрэгтэй гэж хэлдэггүй. Тэгтээ хуулаараа тэр нь их зохицуулагдсан байдаг. Жишээлбэл миний хувьд болохоор бакалавра төгсөж явах жилд намайг шууд магистрийн манд профессор би чамд ажлын байраар хангая магистр хүрээдэр гээд бэлэн бэлдсэн. Төгссний дараа ч гэсэн шууд ажлын байр одоо англи хэлтэй, солонгос хэлтэй технологи мэддэг ийм инженер баг. Тийм болохоор шууд бид нар таныг чамайг ажилд авъя гэдэг ингээд ажлын байр бэлэн тийм ээ. Ажилд орсны дараа нийгмийн даатгал байна. За би ингээд нийгмийн даатгалтай Монгол төрөх үү, Солонгос төлөх үү гэд бодохоор ер нь л гадаад хөдөлмөр эрхэлж байгаа манай монголчууд болохоор гадааддаа төлөөд ажиллаад усаараа Монгол руугаа ирэхээр нийгмийн даатгалыг хөрвүүлээд аваад ирдэг шүү дээ тийм ээ. Солонгост хөдөлмөр эрхэлж байгаа монголчууд ч гэсэн тэгдэг. Тэнгот бидний мэрэгжлийн нарийн мэрэгчлээ инженер шинжлэх ухаан мэрэгчлээ хүмүүс тэр боломж нь байдгүй. Яагаад гэвэл нийгмийн даатгалыг Солонгос заавал 10 жил төлсөн байх хэвээр. Тэгээд 10 жил төлсөний дараа Монголдо буцах юм бол бид нэр эргүүлээд өгье гэдэг. Тэгээд ерхэд цаана систем нь бол тэр энэ инженерийн нарийн мэрэгчлээ хүмүүсийг удаан авч үлдээх сонирхолтой. Тийм. Тэгээд бодохоор яг энэ тэтгэлгээс шалтгаалаад Монголдо очих уу эсвэл ингээд энэ улсад байх уу гэдэг ингээд төлөвлөгдөд явж шийдэгдээ явждаг юм шиг. Тэгэхээр эрэлттэй мэрэгчлэлээр суралцсан тэгээд ер нь оюуны одоо шалгууртай оюутнуудыг тэд нэр мэдээж шалгаж шигшээд тэтгэлэг олгож байгаа. Тэгээд тэтгэлэг олгоцсон байгаа хүнээ бас алдахгүйгээр улсынхаа хөгжилд ажиллах, хүчин зүтгүүлэх тийм хөл бүтэн систем ажиллаад байна тий бодлого. Тийм. Тэр бол Солонгос их өндөр байдаг. Тийм оюутнуудыг их дэмждэг. Америк ч гэсэндээ одоо ингээ харахлаа Tesla-гийн эзэн маань тийм ээ Африкт сурч исэн. Тэгээд Африк гаралтай хүн тэгсэн мөрчлөө Саут Африк гаралтай хүн мөрчлөө Америкт очоод бакалавра хамгаалаад, магистр хамгаалаад улс тэрийн дэмжиж эргүүлээд өөрт нь тухайн улсад байгаад өөрийнхөө стартапыг ажилуулахад ингээ дэмжиж байгаа. Тэгээд би эргүүлээд хаяа боддог. Яагаад би ингээ Монголдо ирж чадсангүй, Монголдо ингээ ирэхэд хэцүү байгаа гэдгээ бодохоор Монгол жишээ нь манай засгийн газраас гадаадд сураад ирсэн залуучуудыг дэмждэг тийм төслүүд байвал их зүгээр юм шиг. Жишээ нь юу гэдэг чинь шинэ компани оруулж ирэх гэхэд компанийн татвараас хэдэн хувь чөлөөлдөг ч юм уу тий. Эсвэл гадаад байж байгаа ирсэн монголчуудаа ингээд ажил олоход нь зурчилж өгдөг, тусалдаг ч юм уу.
Тэгээд нэг тиймэрхүү юм хөтөлбөрүүд байвал дээр нь Монгол байгаа судалгааны ажил, гадаад байгаа судалгаа хийж байгаа монголчууд маань ингээд хоорондоо нэлээд форум үүсгээд харилцан ярилцдаг, нэгнийгээ мэддэг байх тийм нэтворкинг жоохон дутагддаг юм шиг санагддаг. Тэг. Одоо яг мэрэгжлийнхээ хүрээнд ч юм уу Монголтой холбоотой ямар нэг төсөл хөтөлбөр дээр ажиллаж гин үү? Яг өөрийнхөө салбарын хүмүүстэй ер нь харилцаа холбоо тогтоож холбоотой байдаг уу? Тийм би гадаадд байдаг яг салбартаа ажилладаг монголчуудтайгаа холбоотой байдаг. Тэгээд ерөөхдөө ажлын талаарх мэдээлэл болон тухайн салбарын талаар мэдээллийг их солилцдог. Монголдо би ингээд таньдаг хүн их байхгүй 10 жил гадаадд байгаа болохоор би ихтэй хэд удаа Монголд ирээд ингээд профессорудтайгаа холбогдоод хамтарч ажиллах санал ч юм уу тавьж байсан. Тэгээд зүгээр надад анзаарчихсан зүйл болохоор манай дээд үеийнхэн тийм ээ манай ээж аав ч юм уу ээж ааваас дээш үе профессор багш нар маань болохоор яг нэг тухайн социализмын үе ч юм уу Герман, Японы боловсралтай одоо орчин үеийнхаа залуучуудынхаа боловсралыг их харьцуулдаг. Тухайн улсынхаа тэр нэг мэдлэгийн төвшин дээр үеийнхаар нь бодоод нэлээд харьцуулдаг. Тэгээ залуу хойч үе ингээ ирж яхад нь жоох ингээд шүүмжлэлтэй ханддаг ч юм уу нээлттэй байдгүй. Тэгээ нөгөө насын ингээд голдог ч юм уу тий арай experience туршлага бага байна гэж үздэг ч юм уу. Тэгээ миний хувьд болохоор залуу үеуд маш хурдтай юм сурж байгаа, мэдлэг их байгаа. Тэр хүмүүсийг ингээд дэмжиж туслаад өгвөл энэ хүмүүс практик дээр гараад бололцоо зөндөө байгаа. Тэгээд яг гоо тэр талаараа жоохон хаалттай юм шиг эсэргээрээ ингээд одоо ажлын санал тавиад ингээд хамтарч ажиллая ч юм уу та ингээд юм заагаад өгч гэд холбогдож байгаа хүмүүс маань ихэнх нь сурагч оюутнууд байгаа. Онлайнаар бүх юм хийгээд та онлайнаар хичээл заах сонирхол байдаггүй, онлайнаар семинар явуулах сонирхол байдаггүй гэх мэтчлэн тийм ээ. Тэгээд Монголдо профессор Монголдо хичээл заая гэдэг ч юм уу хийх гэхэлэр одоо яг тухайн хүн өөрөө биеэрээ Монгол байхгүй бол ажлын байр байдаггүй, part time онлайн тийм юмуд ерөөсөй байдаггүй. Тийм тэр нь жоохон хаалттай байгаа юм шиг тэрийг засгийн газраас ингээд дэмждэг, залуу үеүүдийг орж ирэхэд нь тусалдаг. Тэгээд ялангуяа манай профессорууд ч гэсэндээ ингээд дэмжиж хамт ажилладаг байвал их гоё юм шиг санагддаг. Тийм хэрэгтэй юм шиг. Жишээлх юм бол чамшиг яг ингээд мэрэгчлэрээ энэ тэнд ажиллаж байгаа залуусын хандлага ямар байдаг бол жишээ нь манай их сургуулиуд та нартай холбогдоод цагийн багш хийлгэх ч юм уу те зарим үед ингээд зочин багшаар ажиллуулах тийм системийг бүрдүүлээд ийм өөрчлөлтийг хийчих юм бол тийм хүсэл эрмэлзэл нь та нарт хэр байдгүй? Зөндөө байгаа. Надад бол хувь хүнд бол зөндөө байдаг. Тэгээд яг үнэндээ би ингээ гадаадд ажиллаж байгаа ер нь л гадаадын компани гадаад улсын төлөө ажиллаж байгаа тийм ээ. Тэгээд надад бол дотроо Монголдо хиймээр байдаг зүйлүүд их байдаг. Хиймээр байна гэж бодоод ирсэн удаач байгаа. Гэтэ яалтчгүй ингээд өөрийгөө голоо явдаг ч юм уу тийм миний нас Монгол болоогүй юм болов? Эсвэл надад ингээ орон зай байхгүй юм болов? Эсвэл Монголд ингээ намайг хүлээн зөвшөөрөхгүй юм болов? Гэх мэтчлэн байдлаас болоо их буцаж явдаг. Тэгээ гадаадд байгаа Америкч байгаа манай монголчууд ч гэсэн яг адилхан тийм сэтгэлийг мэдрэмжийг авдаг тийм ээ. Улсаас эсвэл одоо манай Монгол байгаа профессорууд биднэрт боломж олгоод хамтран ажиллах ажлын байр тавил Монгол залуучууд болон миний би маш их баяртай байна. Тэгээд ер нь тийм боломж их байгаасаа гэж хүсдэг. Тэгээд ер нь тэгтээ анзаархаар ингээд профессор багш нар маань болохоор их дуртай, шавнар нь ирээд эргүүлээд юм заахад их дуртай тий. Гэхдээ энэ хүмүүс хүч байдаггүй. Яг ялангуяа манай Монгол улсын их сургууль, үндэсний сургуулиуд, улсын сургуулиуд маань ер нь ийм тогтцсон системтэй болохоор тэрийг шинжлэх хийх хэцүү байдаг гэж профессорууд их ярьдаг. Надад ч гэсэн тэгж анзаарагддаг. Бид нэр ингээл шинэ юм оруулж ирээ, шинэ боловсролын систем оруулж ирээ ч юм ийм хийх гэхлээр ингээд дээрэс нөгөө нэг хаалттай тийм болохгүй ч юм уу их удаан үргэлжилдэг. Манай Монголын нэр хүндийг гаргаж байгаа улсын байгууллагуудаа их улсаас дэмжээсэй, залуучуудыг бас ирж ажиллаулаасай гэж их хүсдэг. Тэгээ яг үнэндээ бодит байдал дээр бид нар бүх ажиллаа ирэхэд Монголд ирэх гэхэд ажлын байр байхгүй тийм ээ. Дээр нь цалин мөнгө тавихад хэцүү. Бидний одоо шинжлэх ухааны талаар юм ярихад дэмжлэг үзүүлж байгаа салбарууд нь ховор. Одоо уул уурхайг бол нэг их дэмжиж байгаа. Тэгвэл тэр уул уурхайгаас олж байгаа орлого төслөө бид нар эргүүлээд өөр салбарт хөрвүүлдэг байх хэрэгтэй юм болов. Тэгж бодглохлоор яг манай салбарт болохоор одоо бол төсөл савхуужилт их явагдахгүй байгаа юм шиг санагддаг. Тэгээд тиймэрхүү байдлаар хангаад ирвэл залуучууд заавал Монголдо
бүтэн биеэр бүх юмаа золиослоод ирэхээс гадна тэндээ өөртөө туршлага хоригдлуулад дараа нь стартап хийх мөнгө хөрөнгө оруулалтаа хийнгээ Монголда бас юм хийвэл тэр бас цаг хугацааг хэмнээд залуучуудад төр ингэж юу гэдэг лээ удаан зөөлхөн гэж орж ирэхэд нь туслах юм болов уу тийм. Монголдо яагаад ирж ажиллаагүй вэ гэдэг асуултын хариулт энэ ярилцлагын нэг гол мессеж болов уу? Дэлхийн нийтэд биоинженерийн салбар ер нь хаашаа ямар чиг хандлагаар хөгжиж байна? За ерөөдөө биоинженер орж ирээд одоо сүүлийн хиймэл оюун ухаан их яригдаж байгаа. Тэгээ AI дээр тулгуурласан шинэ эмийн бүтээгдэхүүн юм уу шинэ технологиуд их гарч ирж байгаа. Тэгээд түрүүн бит хоёрын ярилцажсэн бас tissue regeneration, cell regeneration дахин нөхөн сэргээх эд хүний бие махбодыг одоо дахин шинээр боловсруулах, төлжүүлэх гэх мэтчлэн лабораторид дургуулсан аргууд гэх мэтчлэн их олон салбарууд гарч ирж байна. Тэгээ ерөөхдөө ер нь явандаа юмыг хурццгах. Одоо жишээ нь ингээл хорт тавдрын эсийг ургуулхад ч юм уу нэг өдөр зарцуулагддаг ч юм уу. Яг үр дүнгийн авахад ингээд нэг сар ч юм уу. Үүдлэсийг ургуулхад дор хаяж нэг сар ч юм уу тий. Их хугацаа зарцуулагддаг. Тэгэл клиникийн туршилтууд 15-20 жил гэх мэтчлэн тэрийг AI хиймэл оюун ухаа бол маш оновчтойгоор богино хугацаанд хурдан хийх боломжийг олгож байгаа. Тэгэхээр цаашдаа ер нь ийм компьютер шинжлэх ухаан болон биотехнологи, биоинженер хамтраад их олон судалгааны ажлууд гарч ирэх болов уу гэж бодож байна. Одоо яг чиний мэрэгчлэлээр суралцгаар одоо сонирхож байгаа залуусны мэдээлэл олгоход энэ чиглэлийн ажлын байрнууд ер нь дэлхийд хэр эрэлттэй байх юм чиг хандлагатай байгаа вэ? Тэгээд дэлхийн нийтийн чиг хандлага ер нь биоинженерүүдэд те ямар боломжийг олгож байгаа бол? Тийм гадаад улсын хувьд болохоор ялангуяа саяхан SARS-CoV-2 2020 он ковид эхлснээр хүмүүс ерөөхдөө биотехнологи, биоинженер, биологийн салбар ер нь их чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ер нь цаашдаа ч гэсэндээ бидний мэдгүй ямар нэгэн шинэ вирус гарч иж магадгүй. Тэгээд дээр нь дэлхийн нийтээрээ хүн амын насжилт их явагдаж байна. Тэрнийг дагаад одоо өвчлөлүүд тийм ээ шинэ өвчлөлүүд насжилт гэхээсээ илүү хүний одоо дундаж наст ихсэж байна тийм ээ. Бид нэр урт наслахыг их илүүд үзэж байгаа. Тэр хэмжээгээр хэрэгтэй им бэлтэмлүүд, тоног төхөөрөмжүүд хэрэгтэй. Тэгээд хорт тавдар бидний мэдтгүй өмнө байгаагүй шинэ өвчлөлүүд их гарч ирж байгаа. Тийм болохоор энэ болгоныг эмчлэх, олж илрүүлэхэд бол биотехнологи маш их хурцтай. Дээр нь цаашдаа нэг 10-20 жил ер нь бол байх болов уу гэж би бодож байгаа. Тэгэхээр эрэлттэй мэрэгчлээ орж байгаа гэсэн. Эрэлттэй. Тэгвэл Монголд ер нь энэ инженерчлэл хөгжүүлэх, инженерчлэлээр Монголыг хөгжүүлэх боломж ер нь хэр харагдаж байна? Миний хувьд болохоор би Монгол улсыг нэлээд бололцоотой гэж боддог юм нь болохоор одоо Солонгос ч юм уу түрүүн миний хэлжсэн нь Япон, Герман, Европын орнууд яг нөгөө нэг арт иргэдэн насжилт нь ер нь дээгүүр насны хүмүүс их байгаа. Тэгээд төрөлт бага байгаа. Тэрийг шалтгаалаад залуу одоо хүний нүд залуу судлаачид бараг байхгүй. Тэгээд манай Монгол улсын хувьд дийлийнх нь хүн амын дийлийнх нь залуу үед байна. Тэгээд дээр нь байгалийн одоо минерал ч юм уу түүхий ид байгалийн гаралтай бидний судлаагүй үлдээсэн байгаа ургамлууд зөндөө байна тийм ээ. Энийг хайрлж хамгаалах талаар хүмүүс их ярьдаг. Тэрийг хайрлж хамгаалахын тулд судалгаа хийх нь миний хувьд их чухал гэж би боддог л даа. Тэгээд бүгднийг одоо юу гэдэг үнсээр нь авч явсны орно нэг хэсгийг авч аваад судалгаа хийх бүрэн бололцоо байдаг. Тэгээд тэрнийх нь генийг ч юм уу бид нар судалжвал яг энэ ургамал ямар нөхцөл сайн урах уу гэдгийг мэдчихвэл бид нар илүү тэр ургамлыг төлжүүлээд улам ургуулдаг ч юм уу тийм ээ. Гэх мэт чинь судалгаа хийх бололцоо их байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар болохоор би жишээ Монголд ирээд ажиллая гэхэд лабораторийн нөхцөл ч юм уу яг бүрэн тоног төхөөрөмжлөл лабораториуд бага байна. Бас улсаас дэмжих яг энэ манай салбарт одоо дэмжлэг үзүүлэх нь арай бага. Уул уурхаар төлхөө байгаа. Тэгээд ерөөхдөө тэр нь хэрвээ явандаа зүгшрээд ажлын байр гараад ирвэл Монголдо бол хийж бүтээх зүйл их байгаа гэж би боддог. Биоинженер хүний нүдээр харахаар манай монголчууд яг юугаа ашиглаад, юугаа хөгжүүлээд жишээ нь эдийн засгийн нэг томоохон салбар болгох, хөгжлийн нэг том салбар болгох юм боломжтой санагддаг байна.
Одоо жишээлбэл би Солонгост 10 жил байсан болохоор Солонгостой одоо харьцуулж ярих юм бол Солонгос 1940 онд одоо хойд Солонгос, өмнө Солонгосын дайм болоод хүмүүс их хэцүү байсан тийм ээ. Манай одоо Солонгос найзуудын ээж аав эмээ үеийн үед бол нэлээд хэцүү байсан. Монголоос ч хэцүү амьдралтай байсан. Тэгээ тэр хүмүүс тэрийг их ярьдаг, уйлдаг ч юм уу тийм өнгөрсний тийм хуучин хэцүү дурсамжууд их байдаг. Тэгээд тэгж байхад залуу үеуд яагаад гинт 50 жилийн дотор ч юм уу 70 жилийн дотор уртцаа өгсөн бэ гэж бодохоор яг тэр улсыг авч явж байгаа гол одоо оролтыг оруулж ирж байгаа компаниуд нь дандаа технологийн компаниуд Samsung, Hyundai, SK Hynix гэх мэтчлэн энэ том компаниг удирдах байгаа хүмүүс өөртөө инженер мэргэжилтэй биш ч гэсэндээ яг гадаадас сураад ирж байгаа тэр залуучуудыг ажилдаа аваад сургаад тэгээд яг энэ инженер гэдэг зүйлийг бүрэн гаргаж ирсэн. Тэгээд жишээ нь Samsung-ийн жишээ тэр Samsung-ийн эзэн хүн болохоор өөрөө бизнес эрхэлдэг хүн байж байгаа. За ер нь цаашдаа технологи их чухал юм байна. Тэгээд дайны дараа Солонгос улс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэе гэж их ярьсан. Солонгос өмнө Солонгос улс. Тэгээд тэр хүний хувьд болохоор дотоод үйлдвэрлэл чухал. Тэгтээ технологи цаашдын ирээдүг авч явах учраас технологи их чухал учраас энэ хоёрыг хослуулах хэрэгтэй гэдэг. Яг технологийн одоо хагас дамжуулагчаас сурч ирсэн, инженерээ сурч ирсэн гадаад оюутнуудыг авчираад тэгээд яг ингэж хөгжилж байсан. Тэгээ манай Монгол орны хувьд ч гэсэндээ түүхийн нөөцийн эд баялаг биднэрт байна тийм ээ. Тэрийг бид нэр судлах хэрэгтэй, судалгаа хийх оюутнууд их хэрэгтэй, залуучууд их хэрэгтэй, ажлын байрууд их хэрэгтэй байгаа юм шиг санагддаг. Тэгээ ялангуяа одоо бид нар технологи нэг үеэ бодоход одоо цаашдаа химэл оюунхан их хэрэгдэж байгаа учраас магадгүй IT-ийн чиглэлээр төгсөж байгаа монгол оюутнууд олон байна. Тэр салбартаагаа хослуулаад биотехнологи хослуулаад бид нар богино хугацаанд хурцтайгаар юм хийх боломж зөндөө байгаа лөө гэж боддог. Жишээ нь яг биотехнологийн салбар гэхээр надад манай уламжлалт ангаах ухааны салбар жишээ нь манай нэг экспортын нэг том салбар байх боломжтой болов гэдэг асуулт байна л да, юу гэж бодож байна. Уламжлалт ангаах ухаан. Тийм ер нь бол биотехнологиороо манай Монгол ургамал тийм ээ микробиологи яг уламжлалт биотехнологиороо сайн тэгээд ерөөхдөө тэрийг хөгжүүлээд дэлхийд гарыг гэвэл болцсон байдаг болоо гэж би боддог. Тэгээд миний хувьд болохоор арай жоохон өөр биоинженер гэдгээрээ яг ангаахын чиглэлийг хэрхэн ашиглах вэ гэж бодоод үзэхээр одоо жишээ нь илэгний БЦ вирус ч юм уу тийм ээ Монголд яг удамшлын гаралтай өвчин зөндөө байна. Тэгээд удамшлын гаралтай өвчин бол эмчилгээ байхгүй бол үр өдөндөө дамжаа явна тийм ээ. Тэгээд энэ удамшлын өвчнүүдийг хэрхэн эмчлэх вэ? Хэрхэн бол prevent одоо тусахгүй байх вэ гэд болгоомжлох ч юм уу тийм. Энэ тал дээр одоо зөндөө технологиуд ч юм уу судалгаа хийх боломжтой. Түрүү миний хэлсэн жишээ нь CRISPR-ыг ашиглаад илэгний БЦ вирус тохиолдож байгаа тэр генийг одоо яадгийн буруу байгаа генийг зөвчлөлдөг ч юм уу гэх мэтчлэн хийх боломжууд их байдаг болов. Ялангуяа Монгол залуу хүмүүс одоохондоо зөндөө байгаа ч гэсэндээ явандаа магадгүй энэ залуу үе маань насжилт нь ихсээд одоо дундаж наслын уртсаад ихсвэл одоо Япон, Герман улсуудад байгаа өвчлөлүүд Монгол улсад бас орж ирэх магадaltaй. Тэгэхээр бид нэр төрүүлээ тэрэн бэлдээд биоинженерийг хөгжүүлэхэд бол зүгээр болов. Хуамийн насжилттай холбоотойгоор биоинженер дэлхийд ойр ирээдүйд эрэлттэй мэргэжлийн тоонд орж байгаа юм байна. Тэр дундаа Монголд судлагдаагүй зүйл их байгаа учраас инженерчлэлээр Монголыг хөгжүүлэх боломж дүүрэн байгаа гэж манай зочин Нинж итгэж байгаа маань. Бид хоёрын ярилцлаган дээр хид дурдгсан ч гэсэн хоёулаа дахиад нэг одоо баттгаж ярих хэрэгтэй юм шиг надад санагдлаа. Хамаг одоо оюуны чадвартай эд бүтээмжийн насан дээрээ байгаа залуус гадаадад өөрсдийнхөө нарийн мэргэжлэр болон одоо хоёр дахь мэргэжлэр ч юм те ажиллаж амьдарч байгаа энэ урсгал ерөөсөө эргэж Монгол руугаа ирэхгүй л байгаа л да. Энийг яаж эргүүлэх вэ? Та нар шиг залуус яах юм бол яг Монголдо ирж ажиллаад оюуны чадамжаа, бүтээмжээ эх орныхоо хөгжилд зориулах, Монголдо ирж ажиллаж амьдрах хаар байна уу? Тийм. За хүн болгоны харж байгаа өнцөг өөр ах бас хүн болгоны мэдж байгаа туулсан
тэр одоо туршлага нь өөр ах тийм миний хувь хүний зүгээс мэдэрсэн зүйл гэвэл Монголда би одоо эргээд ажиллая гэхэд тийм ээ одоо Монголда хийж бүтээмээр байгаа зүйл зөндөө байгаа. Гэхдээ нэгт надад одоо санхүүгийн бололцоо байхгүй, компани байгууллагын санхүүгийн бололцоо залуу хүмүүс байхгүй. Хоёрт Монголоос удаан олон жил гараа явсан байгаа залуучуудын хувьд Монголда network байхгүй, нөгөө нэг мэддэг таньдаг судлаачид маань байхгүй учраас тэр нь жоохон жил ирэх тусам ингээ холддог. Тэгээ хинтээ одоо би нэг төсөл эхлүүлэх гэхэд хинтээ холбогдох уу сайн мэддэггүй ч юм уу тийм ээ. Гэх мэтчлэн зүйлүүд байдаг. Энийг холбож өгдөг тийм форум ч юм уу Монгол гадаад судлаачдыг хооронд нь холбодог нэг тийм форум, семинар жил болгон хийдэг байх ч юм уу. Тэгээ улсаас тэрийг сайн дэмждэг. Тэгээ дээр нь бас эргээд ирэхэд Монголдо залуу үеийнхэн маань эргээд ирэхэд маш тийм нүүн ус цэрэг их дэмжих хэрэгтэй юм шиг байгаа. Одоо юу гэдэг ажлын байраар хангадаг ч юм уу. Яг доктор, магистраа хамгаалаад ирж байгаа хүмүүсийг судалгааны том лабораторийн дарга болгодог бэлэн ажлын байртай ч юм уу тийм ээ. Яг тэгвэл энэ хүмүүс их хөдөлмөр хийгээд их гадаадад юм мэдээд ирсэн Монголд хэрэгтэй байгаа зүйлүүд болохоор тэр хүмүүст бэлэн ажлын байр нь байдаг, улсаас хангаж өгдөг ч юм уу. Эсвэл татвараас чөлөөлдөг. Шинэ бизнес стартапууд хийгээд одоо улс ялангуяа тэрийн дэмжээ татвараас чөлөөлөл өгдөг байх ч юм уу. Тийм зүйлүүд байдаг бол ер нь улсын дэмжлэг их хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд ялангуяа биоинженерийн чиглэл лабораториуд ерөөсөө байхгүй байгаа. Тэгээд лаборатори тоног төхөөрөмж авчиръя гэд хувь хүн хичээлээ гэд ерөөсөө болдгоо. Яагаад гэвэл гадаадын зах зээл, гадаад компаниудын тавьж байгаа шаардлага одоо хүн амын тоо байна. Зах зээлээс олох одоо мөнгөний дүнг бодож үзэхээр Монголын зах зээлийг их жижигхэн гэж боддог. Тэгээд тухайн хэмжээгээр Монголд одоо хөрөнгө оруулалт хийх сонирхол нь буурдаг ч юм уу тий. Одоо жишээ нэг тоног төхөөрөмж авчираа тавилаа гэхэд энийг байнга ирж засдаг инженер байх хэрэгтэй. Тэр инженерүүд нь Монголд байхгүй учраас тэр компани нь Америкаас ч юм уу Сингапурт ялангуяа headquarter-ууд их байдаг. Солонгос, Сингапуроос игээд Монгол руу яваалаа гэхэд Монголын нислэгний үн хэдвүлээ гэж бодоод үзэхээр тэр хүмүүс алдагдaltaй гэж үздэг юм байна л та. Тэгээд бодохоор Монгол инженерүүд бол зөндөө байна. Гадаад мундаг сураад ирж байгаа оюутнууд маань байна. Дотооддоо сурж байгаа оюутнууд маань байна. Гол нь тэр хүмүүсийг тренинг хийгээд яг тэр компаниас гаргаж ирж байгаа тоног төхөөрөмж уралжуудтай ажилладаг яг ийм судалгаа тренинг хийдэг тийм нөхцөл байдал нь байхгүй байгаа юм шиг санагддаг. Тэгээд хувь хүн тэрийг хий гэхлээр одоо нэг инженерээ гадаад руу сургалтын явуулах гэхэд асар олон мөнгө шаардагдана. Тэгээд тэрний оронд улс тэрийн дэмжээд гадаад компанитай хамрагдаад хийвэл илүү хурцтай байх болов уу гэж боддог. Хүний нутагт ингээд мэрэгчлэрээ бас чамгүй өрсөлдөөнтэй хүнд салбарт ингээд ажиллаж байгаа хүн тэнд юугаар хань хийдэг вэ? Ингээд эх орноо ээж аваа гэр ихнийгээ сансан үедээ яадаг вэ ер нь? Их гоё асуулт байна. Нэг үл юм бодож үзээгүй мөртлөө байнга хэрэг болдог. Ер нь бараг л өдөр тутамдаа шаардлагатай байдаг зүйл юм болов. Тэгээд миний хувьд болохоор өдөр тутамдаа бараг ажилдаа 12 цагаа зарцуулж байгаа. Тэгээд ажлын байранд дандаа солонгос хүмүүс байгаа тийм ээ. Тэгээд би зүгээр хүнийхээ хувьд болохоор Зүүн Азийн хүмүүс болон Төв Азийн хүмүүсийн соёл их ялгаатай юм шиг санагддаг. Тэгээ манай монгол хүмүүс их гоё ингээл орж ирэхэд жишээ нь эх орондоо тавтаа мэрилнэ үү гэл ингээл за миний дүү сайн явж ирсэн үү гэл за миний дүү ингэч гэл тэгэл за ихчээ та ингэч гэл бүх хүн дотн тийм ээ ингээл гадаа зогсож исэн ч гэсэн хажууд байгаа хүн өнөөдөр цаг агаар сайхан байна шүү гэл ярьдаг ч юм уу. Надад тэр нь их дотн ингээ бүгдээр гэр бүл шиг байдаг байхгүй. Тэгээ Солонгос, Японд болохоор тэр нь жоохон өөр ингээд нэг танихгүй хүнтэй ингээд очиад өнөөдөр цаг агаар гоё шүү гэл нөгөө хүн маань зүгээр зочин тий. Энэ хүн юу яриад байна гэл. Гэх мэтлэн соёлын ялгаа их байдаг учраас би зүгээр тэнд байхдаа хамгийн их дутагддаг юм надаа монгол хүн гоё монгол найз нөхөд тэгээд ялангуяа гэр бүлээсээ хол 10 жил байгаа тий. Мэдээж хинж байсан гэсэн гэр бүлээсээ хол 10 жилийг сонгох уу. Тэгэл яалтчгүй ажлын байр ингээд бүх юм байгаа учраас гадаадад байгаад тэндээсээ гэр бүлээ дэмжих нь надад илүү амар байгаа байхгүй тий. Гэтэ сэтгэлийн хувьд гэр бүлтэйгээ ойрхон баймаар. Тэгэхээр одоо бодглохлоор ерөөхдөө тэнд ингэж хань болдог зүйл гэхэлэр тэнд байдаг монгол найз нөхөд ч юм уу хаяа уулзаад гоё юм ярихад ингээл онгой дээр ярих ч юм уу багын дурсамжуудаа ярихад ер нь монгол хүмүүс илүү ойлгож тий. Тэгэл тэр нь илүү хань болдог. Би бас байгальд их дуртай. Тэгээ манай Монголын байгуул бол их гоё тал нь уудам тэнгэр их ойрхон. Би тэгээд дандаа хүмүүс Монголд очиод Монголоос хамгийн их сандаг юм юу вэ гэхээр би дандаа хөх тэнгэрийг ярьдаг байхгүй юу. Тэгээд Солонгост бол ер нь тэнгэр нь баян бүрхэг саарлтаа байдаг.
Тэгээд өөрөө нөгөө намдор газар болохоор тэнгэрээс хол. Тэгээд монголчин өндөрлөг газар болохоор тэнгэр яг дээр ингээд цэнхэр өнгөтэй. Тэгээд үүлч гэсэндээ яг ингээд дээр байдаг ш. Тэгэл сүүдэр нь ингээд байдаг. Багадаа сүүдэр хөөж тоглодог гэсэн хөдөө очихороо. Тэгэл хотод байхаараа ингээд тэгээ ер нь байгаль гэдэг юм их сандаг. Солонгос болохоор нөгөө нэг чихтэй далаатай ойрхон уулархаг тэгээ нөгөө нэг моднууд нь нэлээд шугуу байдаг ч юм уу. Тэнгууд ингээд давчуу. Тэг ялангуяа хотод Сөүлд бол өндөр барилгууд л байгаа. Тэгээд тийм үднээсээ хаяадаа ингээд жоохон Сөүлээс гараад зүгээр хайкинг хийгээд аймууд нь ингээд явж байхлаар гоё идэг. Тэр бол их ханиулт юм санагдав. Монгол найзууд тэгээд байгаль. Тийм. Зөв. Би харин нөгөө Rio Tinto-д ажилладаг нөгөө болд захирал засгийн группийн болд захирлын нэг подкастыг сонсч ирсэн чинь ингээд маш том ингээд нөгөө илтгэлийн өмнө ч юм уу тэгээ том уулзалтын өмнө уртын дугаа сонсож ингээд инспирэшн авдаг гэд уран зориг авдаг гэж би санаанд байна. Тийм Монгол юм сонсор гоё байдаг шүү ингээд тийм сэтгэл гэжигдээл ингээд нэг дотор байгаа юм ингээд нөгөө нэг багадаа нэг уран зохиол дээр шандас хөгжмийн юм чавцыг ингэж хүнддэг гэд сэтгэлийн чавцыг хүнддэг гэд тэр шиг тийм зөндөө тийм байдаг. Багадаа жишээ нь би уртын дуу сонсохоор юу болоод байна гэж боддог байсан бол одоо уртын дуу сонсохоор ингээл шууд тал бодогддог ч юм уу тийм. Нинж 10 жилийн дараах Монгол улсыг ямраар төсөөлж байна? Эсвэл ямар байгаасаа гэж хүсэж байна гэж ярил илүү баг. Тийм би ямар байгаасаа гэж хүсдэг талаасаа илүү ярмаар санагдлаа. Тэгээд миний хувьд болохоор 10 жилийн дараа би одоо 41-тэй тэгээд 50 хүрж байгаа юм байна. Тэгээд яг эд гоё туршлага хоригдлуулаад одоо тэрийг ингээд залуу хойч үедээ өвлүүлээ зааж өгөхөд бэлэн болсон байх болов уу гэж би бодож байна. Тэгээ ялангуяа 30-та үе судалгааны яг эд үе, ажлын яг эд үе учраас Монголдо нэгэн тал орон зай байхгүй байгаа учраас ажлын байр байхгүй болохоор нэг бодлын гадаадад тэрийг хоригдлуулж ирээд тэгээд Монголдо ингээд ажилладаг ч юм уу. Эсвэл Монголд хин нэг ирээд одоо бид нар ийм төсөл улсаас хэрэгжүүлж байна. Монголд одоо хүмүүс хэрэгтэй байна гэдээ ингээд холбогдох юм бол гадаадд байгаа залуучууд маань их сонирхох болов уу гэж бодож байгаа. Тиймээс цаашдын нэг 10 жилдээ би Монголын биоинженер ялангуяа энэ техникийн салбаруудыг AI орж ирээд хурцтай хөгжүүлээсэй. Ялангуяа Монгол хүний оюун ухаан өөрсдийнх нь нэг оюун ухаан мундаг штэ тийм ээ. Бид нэр олимпиадад залуучууд жоохон хүмүүс их явдаг. Тэгээд зөндөө олон мэдлэг боловсралтай хүмүүс байдаг учраас хэрэг жоохон дээрээс уулс ингээд боломжийг олгоод санхүүгээр дэмжиж аль эсвэл мундаг хүн ирээд тренинг хийвэл маш хурцтай бүх юмыг сурах. Тэгээд ер нь цаашдаа Монголоос химэл оюун ухааныг ашиглаад шинэ биологийн зөвхөн Монголд ургадаг ургамал ч юм уу зөвхөн Монгол байдаг минералаас гаргаж авсан эм эсвэл өөр юу гэдэг технологи тийм. Одоо миний сая ярьж байгаа CRISPR гэдэг технологи бол бактери өөрт нь байдаг бактерийн дархлааны систем байхгүй юу. Тэгээд тэрийг бактериас зүгээр илрүүлээд энийг технологи болгочихё гэд яг тэр бактерийн өөрийгөө хамгаалж байгаа тэр вирусын технологиг CRISPR болгочихсон. Тэгээ бактери ингээд мутацид ороход болгондоо өөрийнхөө бактери ингээд юм дасан зохицох болгондоо өөрийнхөө генийг вирус ч гэсэндээ өөрийнхөө генийг өөрчилдөг байгаа байхгүй. Тэгэхээр нөө SARS-CoV-2 байж байгаа л омега мутац ингээд зөндөө мутацаас гарч ирсэн шүү дээ тийм ээ. Тэр бол вирус өөрийгөө дасан зохицох гээд генээ өөрчилөд байгаа. Хүн болохоор тэгдэг. Тэгээ тэрийн технологи гаргаад ирсэн байхгүй. Тэгэхээр Монголд байдаг амтны ургамал ч юм уу бактери зөвхөн Монголд байгаа хөрсөн байгаа тэр вирус ч юм уу бактерид бас ямар нэгэн тийм илрүүлээгүй зөндөө олон шинжлэх ухааны зүйлүүд механизмууд молекулууд байдаг болов уу гэж би боддог. Тэрийг ашиглаад бид нар дэлхийд дахин гарах хэвээр судлаачтай хэмжих хэвээр тэгээд бизнесийн айдиа хамгийн гол нь Монголоо хөгжүүлж болох шинэ сэтлүүд олон гараасаа гэж хүсдэг. За баярлалаа. Тэгээд нинжийн төсөөлж байгаа, мөрөөдөж байгаа энэ ирээдүг хамтдаа хэдүүлээ харах болтугай. Нинж бас тэнд том үүрэг гүйцэтгэж гисэн явж байх болтугай. Ирээдүйн карьерийн төлөвлөгөөнд амжилт хүсье. За баярлалаа танд намайг урьж оролцуулсан. Баярлалаа. Амжилт хүсье. Бямсурангийн Нинж биоинженер мэргэжилтэй. Нинж одоо Бүгд найрамдах Солонгос улсын нэр хүндтэй эм зүүн компани болох Eldon Pharmaceuticals шинжлэх ухааны лиценз хариуцсан ажилладаг. Шинэ эмийн хөгжүүлэлтийн төслүүд дээр бүр тодруулах юм бол биологийн гаралтай эм гаргаа авахаар судалгаа
туршилтын төслүүд дээр ажиллаж байна.